За одоо хэллээ шүү. За одоо мөн байна. Мөн байна. Дууртаг ирчих. Тэг. За нэг сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Олондоо.com сайт эрхэм хүндэт үзэгч уншигч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За ингээд Солонгос улсад монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайтын зүгээс за ингээд Монгол иргэдийнхаа суулт хийж байгаа газар хурж ирээд байна. За энэ суулт бол нэлээд олон хоног үргэлжилсэн байдалтай. За намайг сая ихэд бол одоо ингээд шатн дээр хүмүүс сууж байна. Гадаа шатны хонгод сууж байна. Ингээд ойролцоогоор нэг 30-аас 50 хүн бол ингээд байнгын 24 цагаар энэ суулт хийгээд байж байгаа юм байна. За өнөөдөр бол Монгол улсын элчин сайдын яам болон консулын газарт одоо өгсөн шаардлагынхаа албан ёсны хариуг авна гэж одоо энд байгаа монголчуудад мэдээлэл өгч байсан болвол тэр сургаар одоо би ирж тодруулахаар одоо ирлээ. За ирээд уулзахад бол энэ албан шаардлагын хариуг бол маргааш өгөхөөр болж хойшилсан байдалтай. За Монгол иргэд маань бас хариугаа ингээ хүлээсэн байдалтай. Консулынхаа одоо байрны гадаас ингээ суултаа хөгжүүлж байна. За ингээд Монголд байгаа хүмүүс маань энэ лайв маань сайхан шеэрлээд өгөөрэй. За сайхан шеэр хийгээд түгээгээд өгөөрэй. За тэгэхээр энд суулт хийж байгаа ийм олон хүмүүс бол байна. Тэгээд энэ хүмүүстэй та бүгдийг бас уулзуулж энэ хүмүүс Монгол улсын элчин сайдын яам, консулын газар, Монгол улс дахь одоо улсын онцгой комисс гэх мэт газруудад бол тодорхой одоо албан шаардлагуудыг хөрвүүлж байгаа. Энэ албан шаардлагуудын үндсэн одоо агуулга ямар учиртай шаардлага хөрвүүлээд байна вэ? За энд байгаа хүмүүсийн нөхцөл байдал яг газар дээр ямар байна вэ гэдэг талаар би одоо бас газар дээрээс нь сурвалжилж та бүхэнд үнэн бодит мэдээлэл өгье гэж бодсон юм аа. За энэ суулт хийж байгаа хүмүүсийн талаар одоо болсон болоогүй янз бүрийн одоо захим сүлжээнд мэдээлэл их явж байгаа. За буруу зүрх мэдээлэлч хэл байна, үнэн талаас нь ярьж байгаа, бичиж байгаа хүмүүс ч хэл байна. Тэгэхээр одоо энэ хүмүүс зохион байгуулалтаагаар одоо ингэж агсч байна гэж яах шиг тийм ээ. Одоо янз бүрийн яриа байгаа учраас би газар дээрээс нь та бүхэнд одоо мэдээллийг хүргэж холбогдох хүмүүсээс нь бас яриа тодруулга авч энэ хүмүүсийн дуу хоолойг бас хүргье гэж бодсон юм аа. Тийм учраас үзэж байгаа монголчууд маань Монголд байгаа хүмүүс, Солонгост байгаа монголчууд за манай энэ лайвыг сайхан шеэр хийж одоо холбогдох хүмүүст нь түгээж өгөөсэй гэж хүсэж байна. За сайн байцгаана уу? За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Ингээд олондоо.com сайтын зүгээс одоо та бүгдийн газар дээрээс нөхцөл байдлыг одоо шууд сурвалжлахаар хурж ирээд энэхүү лайвыг бэлтгэн хүргэж байна. За одоо бол бид бүгдийн байгаа энэ газар Монгол улсын элчин сайдын яамны консулын хэлтсийн одоо гадаа үүдэнд ингээд байж байгаа юм байна. Дотор одоо бид 2 давхарт байна. За гадаа 1 давхарт хажуудлын байшингийн сүүдэрт одоо бас зөндөө олон монголчууд маань сая сууж ингэж харагдаж байна. За одоо ингээд өнөөдөр та бүгдийг би одоо албан шаардлагаа хариуг авах юм байна гэж ойлгоод ингээд ирсэн чи энэ бол жоохон хаашилсан юм байна тийм ээ. Энэ талаар жоохон мэдээлэл өгөх юм байна уу? За ингэсэн байгаа. Өчтөр бид өчтөр нэг 8 нөө нислэг байсан. Тэгсэн. Нэг нислэгтэйсэн. Тэгээд энэ консулын 3 цагийн нислэгтэй байсан учраас өдөөс өмнө 11 цаг үед энэ ч консулын буудлын руу яваад нислэгээр нисгчээд ирсээр байтал 4 өнгөрөө 5 цаг болсон. Ажлын цаг дуусч байгаа юм тийм. Тийм, ажлын цаг дууссан байхад өгсөн учраас эдгээр маань өөрснөө хэлсэн. Ажлын цаг дууссан байна. Бид нэр энийгээ хөрвүүлнэ, маргааш хөрвүүлээд нөгөөдөр тийм ингээд буюу 11 цагаас гэлөө 11 цаг гэхэд биднэрт хариугаа өгөө гэсэн. Маргааш 11 цагаас хариугаа албан ёсны хариугаа өгөх юм байна тийм ээ. За албан ёсны шаардлагыг бол одоо бас зарим хүмүүс ойлгохгүй байна. Одоо их боломжгүй зүйл одоо шаардаад байна энэ төр гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Та бүхэн яг албан ёсоор одоо ямар юм шаардаад байгаа юм бэ? Тэр талаар хэлбэрэнгүй хэлж өгөөч. За бид нар болохоор тийм албан ёсны шаардлага гэхээр нислэгээ нэм. Нислэгийн тоог нэмээч. Тоог нэм. Тэгээд дээрэс нь гадаад байгаа иргэдээ энэ төр илгүй ялгалгүй одоо авах. Дээрэс нь одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронагийн карантиныг бол 14 хоног гэж 27 хоног буюу 14 хоногод тогтоосон байна. Ганцхан манайх л ерөөсөө ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын юугнаас илүү боловсролтой хүмүүс байдаг болохоор тийм болов. Манай 21 хоног болгоцсон байж байгаа тийм ээ. Гэтэ тэрнийг саяхан ингээд яасан чи 14 хоног болох боломжтой гэж гисэн байлээ. За тэгэхээр нэгдүгээрт бол онгоцныхоо тоог нэмээд одоо нэг заавал нэг үндсэн 5 шаардлага тавьчихад байгаа шүү дээ тийм ээ.
дахид дутуу хүн, жирэмсэн хүн, бага насны хүүхэдтэй хүн гэдэг тийм ээ. Тэр ийм шаардлага гэхгүйгээр одоо онгоцныхоо тоог нэмээд энд одоо буцхол өсөлтөйг хүмүүсээ одоо айлуулга аваач гэдэг шаардлага тавьж байгаа юм байна. За хоёрдугаарт нь бол карантины хугацааг одоо Монгол улсад 21 хоног буюу 3-7 хоногийн хугацаатай тогтоосон байгаа. Энэ хугацааг одоо цөөлж өгөөч. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандарт журмын дагуу 14 хоног болгож өгөөч гэсэн шаардлага тавьж байгаа юм байна. За өөр ямар шаардлага тавьж байгаа вэ? Өөр тэгээ ерөнхийдөө энэ ерөөсөө Монгол улсынхаа иргэд хилээ нээж иргэдээ аваач. Монгол улсын иргэдэд зөвхөн тийм үстэй. Бусад улс орн бол ерөнхийдөө өөрийн орныхаа иргэдийг хилээрээ чөлөөж чинь чөлөөтэй аваад байгаа. Тий. За тийм болооч гэсэн шаардлага тавьж байгаа юм байна тийм ээ. За одоо би ингээд энд ирээд харахад бол одоо энэ манай консулын газрын гадаа үүдний шатн дээр 2 давхарт ингээд дээшээ өгсөд ингээд суудсан. За нэг 30 гаруй хүн харагдаж байна. Гадаа бас нэг 10 20 хүн хараг. Ер нь нийт одоо хичнээн хүн энд байна вэ? Та бүхэн одоо энд хэд хонж байна вэ? Энэ талаар мэдээлэл хүн байна уу? Сайн байна. Сайн байна. За өнөөдрийн яг одоо байгаа байдлаар хамгийн дээд нь 5 онсон байгаа. 5 онсон. Багтаа одоо яг энэ 50 хүн бол 3 онсон байгаа. Тэгээ 90 очир явж байгаа байнга одоо юу болж байна? Та нарыг дэмжиж байгаа. Дэмжигч явах уу? Бид нар бас явах хүсэлтэй. Уулзчаал яваад хүмүүс байгаа. Одоо 200 бол байна. Зарим нь бол яг хөө нислэг юу яарсан одоо тийм ажилгүй байгаа биш ажилгүй ч яараагүй одоо яг яаралтай гонцгийн шаардлага байхгүй хүмүүс. Шаардлагагүй байгаа хүмүүсүүд яг хүсэлт мэсэлтэй өнгө. Энд яагаад ингэж ийм их бөөгнөрөл үүсээд ингэж байгаа вэ гэхээр энэ хүмүүс маань бид нар ихэнх нь одоо яг нэг маск харахад бол нэг 50% залуучууд байгаа. Тийм байна. Тэгж харагдаж байна. Залуучууд маань яагаад ингэж ийм нервтэй стресстэй байгаа. Бид нар нэг тэр засгаасаа гарсан шийдвэрээ хүлээсэн. Энэ үнэхээр онцгийн шаардлага одоо чухал хүмүүс маань яваг, настай хүмүүс маань, хүүхэдтэй, жирэмстэй, шалтгаантай хүмүүс маань яваггүй. Бид бол яг төр хүлээе гэдэгс. Гэтэл энэ хугацаа маань өвчин маань гараад одоо 5 сар гарсан болоод бид нар ч арга гэр амьдралтай ихэнх залуучууд маань ганц зөө ихнэр ялах хүүхдүүдэд орхиод ирсэн. Тэгээд нөхцөл байдал одоо ханаг удаг туссан бидний байдал хүндэлж хүүхдүүд маань эцэг ихгүй тэр чинь хараа хяналтгүй ээж аав маань өвдөж хавдж бид нар өөр хүүхднийнд байгаа чинь. Гэтэл одоо Монголд байгаа нэг хэсэг иргэд маань залуу хүмүүс та нар нэг хэсэг нь очиж чадахгүй байхад очисон газараа зорилгоо байж байгаа ч гэдэг юм шүү. Гэтэл бид нар арга гэртээ бидний цаана 40 хүний амьдрал өөр хүүхэд тэд нар маань үнэхээр хэцүү байна. Бид нар ч гэсэн хүний нутагт одоогийн байдлаар коронавигийн байдлаас одоо бас ажил төрөл тийм элбэг олдохгүй байна. Хэл усгүй байгаа хүмүүс маань нэг өдөр очлоо маргааш нь хэл одоо бидний визний ангилал ямар байдаг бас. Тэгэхээр үнэхээр хүнд байна, хэцүү байна. Үнэхээр өчигдөр гараад бид нар өнөөдөр явъя гэдэг ингэж байгаа юм биш ээ. Тэгэхээр 6 сар хугацаа өнгөрсөн байна. Тий одоо очих газар байхгүй. Үнэхээр төр засгийнхаа шийдвэрийг одоо шийдвэртэй нухацтай тийм гаргаж бидрийгээ одоо ард иргэдэд татаж ингэж гэж хүсэж байна. За боллоо. За тэгэхээр олондоо цэгком сая та бүгд одоо газар дээрээс нь одоо энд байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг дуу хоолойг шууд дамжуулан хүргэж байна. За над бас тодруулах зүйл байна. Та түрүү нэг ингэж ярьжсэн шүү дээ. Одоо манай та бүгдээ ийм шаардлага тавихаар одоо улсын сайд хөрөсгөөс сайтаас ахуулаад улсын онцгой байдлын зүгээс өгж байгаа хариу бол ойлгомжтой хэдийн ярьж байгаа тийм ээ. За улс орчин бол чадлаараа татж авч байгаа. Боломж нь энэ байна гэж ингэж яриад байгаа. Энэ дээр та бүгдийн байр суурь бодол судал ямар байна вэ? За би нэг за тийм. Өмнө нь ингээд коронавирус хэрэгэд 20 тавихаас өмнө Монгол улс дээр нэмээд 7 хоногт 7-6 нислэг хийдэг байсан. Өдөр болгон л нэгээс 2 онгоц явдаг байсан. Тэгээд дээрээс нь аашаа болон энэ коронавирус явдаг. Тэгтэлтэй тийм боломжтой байсан. Тийм учраас энэ бол нислэгийн тоог нэмэх боломж бол байгаа гэж үзэж байгаа. Тэгэх юм бол энэ нислэгийн тоо нэмэгдээд яах юм бол гадаад өөр бусад орнууд дүрдсэн хүмүүс маань юугаар ирээд дамжин транзит нислэгээр хурж ирээд тэгэхээр ирэнгүүтээ Монгол руугаа буцах боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхгүй тэр хаа байсан хол одоо ингээд Унгарт тэгэхэд 78 хүн яг гацсан тийм ингээд айгүй хэцүү байгаад байдаг. Тэр хүмүүс маань яг онгоц түрээслээд явчих гэхээр 78 хүн нисэхлээр бас тэр Унгараас онгоцны нисгэд ямар хөө яах вэ тийм ингээд Унгарт 78 хүнийг яаж авах вэ тийм ингээд өөр орнуудаар дамжих болчихно. Тэрний оронд Унгараас өөрснөө Солонгос руу ирээд
Солонгосоос дамжаа авчвал тэрнээс ч маш амар байгаа байхгүй юу? Тийм. Солонгос улсын хувьд бол одоо энэ ч олон улсын сонсны буудлал одоо бүрэн хүчин чадлаараа хэвээ ажиллаж байгаа олон улстайгаа цөөхөн онцны буудлууд энийг тийм ээ. Чөлөөтэй алдсангүй чөлөөтэй одоо транзит нислэг хүлээн авах боломжтой байгаа ийм онцны буудлал байгаа учраас энэ онгоцны нислэгээ одоо нэмэх юм бол зөвхөн энд байгаа монголчууд гэлтгүү өөр улсад байгаа монголчууд хүртэл бас ийм боломж олдно гэж ингэж хэлж байгаа юм байна. Гэхдээ яг одоо төр засагч нь өөр боломж алгаа. Одоо нөгөө тусгаарлах байрных нь хангамжинд хүрэлцэхгүй байна. Одоо гэж юм яриад байгаа шүү дээ. Энэ тал дээр одоо та бүгд юу гэж бодож байна? Тэгэнгүүт тэрэн дээр бас бид нар саяхан одоо нөгөө 3.5 тэрбум төгрөгөөртэй ингээд наадам үзэгчгүй наадам наадам хийж байна. Гэрээ авчиж тавьчихсан байгаа. Бид нар энэ ч ингээд Солонгост гадаа гудамжинтай ингээд байрны ингэсэн шалан дээр хоноод ингээд болж байгаа хүмүүс их орондоо очичвол те нэг айтайхан цэвэрхэн гэр дотортой ингээд эхнэр нөхрүүд нь эхнэр нөхрөөрөө найзууд нь найзаараа яг ч бид нар одоо ингээд бүх юмаа ингээд шеэрлээд ингээд амьд ингээд энэ ч зогсоод байж байгаа хүмүүс болохоор ямар нэгэн нөхцөлийг бол аль болох хүн амьдрах боломжтой нөхцөл байвал харилцаа ойлголцоод байх боломжтой учраас тэр бол нэг уг нь сэтгэл байвал болчих асуудал гэж бидний хувьд бол бодож байгаа. Тий, тэгэхээр одоо хүн доор орж байгаа сэтгэлдлүүд ч тэр одоо хүмүүсийн байр суурь та хэдийг хараад нэг хоёр хуваагдаад байгаа маа. Зарим нь за одоо энэ хүмүүсийн зөвөө одоо Монгол руугаа буцмаар байна хилээ нэгээч гэдэг. За зарим улсууд нь хилээ нээвэл асуудал үүснэ. Гойн залуу хүмүүс байж ажиллагээд наана байж байгаа ч гэсэн сэтгэл хүртэл одоо хүртэл орж ирж ил байна. Тий. Тэгвэл бол одоо энд залуу хүнгээд эх орондоо харих ирэхгүй гэсэн ойлголт бол байхгүй тийм үү? Миний бодлоор утасны цаанаас яг гэр орон ахтай ээж автайгаа байгаа хүмүүс бидний зовлонг ойлгохгүй байгаа. Тий. Бид нар наад та нарын хамт байгаа юм чи биднэрт энд алгаа. Бид нар үр хөвгтөө маш их санаж байна. Үр хөвгт маань өвдөж байна гэхнээс эцэг их маань хэцүү байна. Одоо гадаа өнөөдөр яг одоо энэ цагийн байдлаар гадаа 33 хүрч харж байна. Энэ битүү юм дотор бид нар бас эх орныхоо нэр усыг бодоод бид нар гадуур өөнөрч хэрэндээ бид нар хичээж байгаа газараа боломжоор. Гэтэл энэ улсаас биднэрт харж үзэж ингэж байгаа юм та нар ямар байна? Яах вэ? Бид нар ямар тусламж байна? Маск ийм. Гэтэл манай улсаас энэ бидрийг одоо төлөөлж байгаа элчин сайдыг одоо яг томилогдоог байна гэж. Энэ оруулж байгаа хүн өнөөдөр энэ бүх бидрийг ямар байгаа байдалтайг мэдж байгаа. Эндээс одоо яг бидний энэ зогсож байгаа газраас 10 минут яваад очих газар байгаа. Гэтэл нэг удаа ч бидний нүдэрээ хараагүй. Энд би гомдолтой. Элчин сайдын яамнаас уу? Тий. Төр зассан төр хамаарах үр гүйцэтгэх. Тий. Үр гүйцэтгэх. Тий, эрдэнэ чимэг гэж байна. Би ардчсан улсын иргэн гэж бодож байна. Би өөрөө өнөөдөр утасны цаанаас бидрийг эх орондоо очихыг нэг хүн шийдэхгүй гэж бодож байна. Бид нар дуртай үедээ эх орондоо нэвтрэх хэрэгтэй. Тий, одоо энэ коронавирусын нөхцөл байдал болвол одоо бид бүх ажиглаж байна, тийм ээ. Анх бол ганц 2 сар хилээ хаагаад одоо болчих юм байх гэж ойлгож байсан. Одоо бид Монгол улс бол 6 сар хилээ хаачаад байна. Анх бол одоо би ч ялгаа байхгүй залуу хүн энд гаццсан байгаа хүний хувьд одоо за нөгөө 5 үндсэн шаардлагатай тийм ээ, нялх хүүхэдтэй, жирэмсэн, дахир дутуу, эмчилгээний шаардлагатай гэх. За ийм хүмүүс нь одоо явгээ. За бид нар нь тэгээд одоо дараагийн үед нь болох байхаа, хоёр дахь ээлжинд болох байхаа гэж одоо ингэж хүлээж байгаа залуучууд маш их байгаа. За гэтэл нөгөө эхний үндсэн 4-5 шаардлагад нийцсэн явах ёстой гэдэг эрхээ боломжтой болсон улсууд маань одоо 2700 хүн явж чадав гаццсан хэвээрэл байж байна. Тэгэхээр одоо дараагчийн ээлжний буюу одоо хоёр дахь ээлжний залуучууд одоо явах шаардлагатай хүмүүс хизээ явах боломж бүрдэх вэ? Энэ их бүрхэг байдалтай болчиход байна, тийм ээ? Яг ямар хүмүүс явж байна? Энэ их тод байх хэвээр. Үнэхээр одоо явах хүсэлтэй эхлээд тэр нэр бас бүртгэлээр явж гин үү? Бидний дотроос тэр одоо ингээ ярилцаад ингэхэд энэ хүмүүс тэр явах хүсэл шаардлаганууд аль 3 сар 4 сар төгсөн хүмүүс хүртэл зөндөө байна. Одоо яг энэ явж байгаа хүмүүс ямар дараалалаар ямар хүмүүс яваад байгааг энэ ил тод болох хэрэгтэй. Энэ талаар та бүхэн шаардлага өгсөн байсан баг тийм ээ? Одоо тэрний хариу бид нар тодорхой аваагүй байна өнөөдөр. Яг ямар шаардлага өгсөн юм бэ та нар? Одоо энэ явах хүсэлтэй хүмүүс ямар одоо шалтгаанаар ямар одоо хүмүүс яваад байна. Энэ хүмүүс яа сонгогдож явж байна. Жишээлбэл би ихэд хэдэн сард одоо яг хэдийн нислэг баггүй гэдэг тодорхой мэдчих юм бид нар бас өөрсдөө бас юм зохицуулах гэдэг нь тий. Энэ тодорхойгүй энэ хугацаа дахиад сонгогдож байна. Одоо яг солонгосын мэдээ юмар гарч байгаа коронавирус ч өөрөө хоёр дахь шатандаа орлоо гэж яриад байна. За. Дахиад үнэхээр энэ хүчтэй дэглээд ингүүл бид нар яах вэ? Эндээ яагаад тэр хэсэг үнэхээр одоо шийдвэртэй арга хэмжээ авах байгаа юм бэ? Залуучууд ч үнэхээр зөвхөрж байна. Бүх ард иргэцэж байна. Тэгэхээр одоо
консулын газар бүртгүүлчихсэн 2600-700 хүн байгаа гэдэг тоо хэлж байгаа ш албаны хүмүүс тийм ээ. Тэгэхээр яг энэ одоо хүмүүсийн бүртгэлийг одоогийн байдлаар ил болгосон юм бол байхгүй байгаа маань тийм үү? Одоо хэн бүртгүүлсэн, хизээ бүртгүүлсэн гэдэг тэр жагсаалтыг та бүхэн олж харсан юм бол байхгүй юу? Энийг одоо яг энэ наадмаас өмнө гаргаж тавина гэдэг өчтөрөхэд консулч 5 цаг үлдээний 5 цаг Манай энэ консул ажилласан юм уу тий? За бид нар яг энэ ингээд хамж байгаа учраас ямар ч тийм юу байхгүй. Хин яваад Мэдээлэл байхгүй байгаа маань тийм. мэдээлэл байхгүй. Би хизээ явахаа мэдэхгүй. Энэ хүн яагаад яваад байгааг бас мэдэхгүй. Тэгээд за энэ нисгтэр очиод үзэхээр за хөгшин байна уу хүүхдээ энэ усууд нь яваад байна уу яваад очихоор халан залуучууд байгаа. Яг бас. бид нар залуучууд. Ааха. Тэгэхээр чи бид нар чинь хадлага дөрөөд байсан. Яг тэр шаардлагаар хүмүүс нь явж чадахгүй байна. Бидний байдлаар энэ хүмүүсийн бие төлөөлөл байгаа. За. За би үзэгдэр эдгээр маань ингээд нэг өдрөөс хойш хонсон. Тийм Би байна. өдрийн цагаар өдөр болго ирдэг учраас эдгэрийг ингээд байлгаж байгаа өөрөө нис хонсны буудлын дээр очиод 4 хүний төлөөлөл бид нар талдаж яваад. Ааха. Яг ямар хүн шаг нүдэрээ хараад ирсэн. За. За тэр нүдэрээ харахад бол нисж байгаа улсуудын 70% нь залуучууд байсан. Манай энэ доктор 60-аас 50-аас 60 насны 4 хондог. 3 жирэмсэн хонж байгаа. Нис хонсны буудлын дээр 2 хүн хонж байна. Ингээд нис хонсны буудлын дээр 7 хүн хонсон. Тэгэхээр энэ жирэмсэн хүн өсөгдөр миний бодлоор за өсрөл 5 хүн байсан. Бусдад нь дандаа 70% цэвэр залуучууд байсан. Тэгэхээр одоо айл болгоны ард 6 сар болсон байхад залуучууд ямар ч айл болгоны ард асуудал үүссэн учраас Одоо хүн болгол хэцүү байдалд орчоод байна тийм үү? тэгээд бид нар яг ямар хүн яваад байгаа юм бэ гэдгийг 7 сарын 7-ны 15 цагийн нислэгээр очиж би одоо өөрийн биеэр очиж харсан. 70% нь залуучууд байсан. За. Солонгос хүн явсан. 6 солонгос хүн суусан. Яагаад солонгос хүн явж байгаа юм бэ гэсэн чинь манайх эдний онгоцыг хорьсон байгаа учраас яалтчгүй 6 солонгос хүнийг авчих усаар арга байхгүй гэж. Шууд гэхэд бид нар шуудахгүй харахгүй учраас солонгосын хуулийн захирлаа суулгана гэсэн юм хэлсэн. Тэр тайлбар тань хэн өгсөн? Тэрийгүү тэр мяатын ажилтан мяатын ажилч эхлэн сайдын амнах бүгд угаасаа тэнцээ байсан ш. Бидний бие төлөвлөсөн бүгдөө сонссон байгаа. За. За тэгэхээр таад санааг би сонсоход болвол за эхний ээлжинд ядаж тэр 2500-600 хүнийхээ бүртгэлийг ил болгоо тий. За дистралаараа би чинь жишээ нь одоо 1300 бүртгэлсэн байгаа юм байна. За тэгвэл би одоо нэг 3 4 5 хонгоцсон дээр явах юм байж гэдэг юм уу тий. Ингээд бас багцаагаа мэдчихвэл би чи энд хоноод шаардлага болчих нь шүү дээ. За би байж байгаад одоо 4 онгоц дэше 5 дахь дээр нь би багтах юм шиг байна гэх юм бодвол одоо боломжтой. Ямар ч тодорхойгүй нөхцөл байдал тань орчод байгаа байхгүй юу? Ааха. Тэгэхээр энэ өвчин дэгдэхэд за ямар ч ихний ээлжинд 5 шаардлага хүмүүс явнаа. За тэгж хэлсэн. За тэгээд татаж ирсэн. Тэгсэн. За тэр үед бүх хүмүүс мэдж байгаа. Гэхдээ хүний хүүхэд тэгж явсан байсан асуудал байгаа. дуртай үедээ зорчиж исэн. Нэг хитгэн хөгшүүнээр халаарч хийгээд. За тэгээ биднээс бас залуучууд бол төвчээртэй үлээсэн. За биднээс ээлж ирэх хаа. Тэгээд сүүлдээ өөрсдийн хөрөөлийн залуу хүмүүсээ зөөж эхлээд 5 шаардлага гэж өөртөө ярьсан юм. Гэр бүл 6 дахь шаардлагыг өөртөө гаргаж ирсэн. 6 дахь шаардлага нь ямар шаардлага байсан? Босод хэсэг анги. Бусад. тийм босод гэсэн Тэгээд за ямар ч ийм ангид гарч ирсэн юм байна. За. Ямар ч юм хизээ биднээс явах ба гэдгийг тодорхой болгоё гэдэг юм гэсэн. Тэгээд биднээсийн шаардлагаар хөдөлж энэ нэрийг ил болгоё гэж. тийм Ямар ч тодорхойгүй шаардлага. Тэгээ урд шин бол тэр нэрийг ил болгох ажлыг бол консультынхаа маань хийж байгаа юм тийм үү? хийж байгаа. За. Гэхдээ биднээсийн ганц тавьж байгаа шаардлага бол Монгол улсын иргэдтэй хэлээ. Тодорхойгүй бүхцүүлүүдэд тодорхой болгооч. Тэгээд бити бүх юм дээр лимит тавиад тийм лимит яг үү. Лимит гэж үгс үг. Нөгөө хинжээ хязгаар тавиулах. Одоо ингэж байгаа. Одоо ингээд биднээс шаардлага тавихаар манай ус 4 хүн онгоцтой. Тийм. За гадны авиа компани хийя гэхээр тусгаарлах байр үлцээгүй. Үлцээгүй гэж тийм. За тэгээд тусгаарлах байр одоо зуны дэлгэр өчнөө буудал байгаа шүү дээ. Одоо өвлийн цаг биш шүү дээ. Тэр асуудлыг зохицуулж болно. Тэгэхээр улс чинь ядуу чадлаараа ажиллаж байна. Одоо мөнгөнд өөрсдөө төлж байгаа үстэй явж байгаа улс. Тийм. Энэ улсын чинь нөхцөл байдал ийм байна. Хүмүүсийн сэтгэл бол тусгаарлах байр хүрэлцэхгүй гэж байхгүй. За энэ коронавирусын одоо энэ цар тахлаас болоод Монгол улсад ирэх аялал жуулчлалын тоо бол 0 заасан. Тийм ээ. Тэгэхээр одоо зөндөө олон буудлууд бол хоосон байгаа штэ. Тэгэхээр бол байр хангалттай байна л гэж яриад байгаа. Тэгээд дөрөөсөө ингэж дивэн рүүгээ чигэж явдаг. Тэгээд тусгаарлагдах байр нь байна гэхээр эмч сорилгч хүрэлцээгүй. Ямар ч тодорхойгүй. Нэг газраас асуухаар улсын онцгой комиссараас асуухаар элчин сайд руугаа чигдэг.
элчин сайд руугаа сайд нь шаардлага тавихаар улсын онцгой комиссийн ажлын хэсэг мэднэ. Ингээд хоёр талаар Ерөөсөө ингээд гал унтраал үйлдэл хийгээд байгаа байхгүй. Ямар ч урт хугацааны шийдэл байхгүй. Тэгээд дээрэс нь нэг юм хэлчихэхэд нэмээд хэлчихье. Яг энэтэй ингээд юу одоо нэг нэс тодорхой болгож өгнө гэсэн шүү дээ. Гэсэн чинь одоо яг өчигдрийн 8-аас 8 ниссэн хүмүүсээс хооших яг ингээд ниссэн хэсэгт гарч байгаа байхгүй. Тэр өчигдрөөс хооших уу? тий өчигдрөөс хойш өчигдөр орсон хүмүүсийг орохгүй юм байлээ. Өчигдөр ниссэн хүмүүсийн нэрсээ орохгүй. Тэгээд тэрнээс хойш. Тэгэхээр энэ дээр бас бид нар бас за яг ямар ч нэрсээ авчи. Гэтэ ингээд ууг нь бол тий аль 3 сарын 2-наас хойш нэрсийг гаргаж өгсөн бол бид нар бас арай юу. Тэгээд яг энэ олон сонголтыг болохоор юу гэдэг гинэ. Энэчнээс улсын онцгой комисси хийдэг. Тийм учраас тэгээд бас уг нь элчин дээрээ уг нь манай улс нөө хитрхийх нөө өөрсөн дээр бүх юмаа төвлөрүүлдэг. Тэр нөө нэг төрийн байгууллагын алдаг дутагдлаас тэр нөө чадамжгүй байдлаас болж ингэж нөө бөөгнөрөд үүсчихэд байгаа байхгүй юу? Яг тэгэж бид нар бодож. Тэгээд ямар ч одоо 8-ны 8 нисэн 7 сарын 8 нисэн хүмүүсээс хойш нис гэж нисэн чигсэл гарч ирэх юм. Ямар мэдээлэл байж байгаа. Сайн байна уу та? Би бас гоохгүй. Ийм л ажилд ард хэрэгтэй. Энэ Заалгаачлаа. Солонгос одоо энэ солонгос биш ер нь энэ элчин сайдуудын үүрэг гэж юу юм бэ? Би ойлгохгүй нэтрийг. Бидрийг төлөөж байж байгаа. Нэгнээсээ Энэ одоо энэ коронавирус бол энэ зүгээр л жишээ. Энэ бол дэлхийн нийтээр гэтэл энэ улсад ямар нэгэн асуудал гамшиг ч юм уу дайн байртааны үүслээ гэд бид нар ер нь гадаадтайгаа эргэж бид нар хаана очих вэ? Бид нар санхүү юм байхгүй гэж байгаа. Гадны энэ солонгос хоёр улсын байдлаас ч юм уу дайн байртааны үе үүслээ гэд ер нь ард иргэд бид нар хаана очих? Бидний эрх ашиг хэн хамгаалах хэрэгтэй юм бэ? Би энийг бас судалмаар мэдмээр энэ элчин сайдаас мэдээлэл хийгээсэй гэж үзэж байна. Энэ хүн ч гэсэн энэ олонтоо циклом сайтаас явж байгаа. Тодруулах авч байгаа. Та яриаг боломж байна. Би нөгөө хариуцлага өгнө биш. ийм л байдалтай. Энэ байдлаар бид нар 5 сар үргэлжиллээ. Энд байгаа хүмүүс тийм илүү чихжээ. За. бид нар Монголоос очихдоо бүгдээрээ сая 50 мянган төгрөг төлж байгаа. Тусгаарлалтын мөнгө. Тусгаарлалтын байрны 3-7 хоногийн төлбөр сая 50 мянган төгрөг. Усаач ганцхан юм 3 шилхэн тавиад шүү дээ. Ер нь бол Тийм байна. энэ зөвлөгч байхгүй гэж байгаа. Дээрээс нь онгоц байхгүй гэж байгаа. Тусгаарлах байр байхгүй гэж байгаа. За, 3 шилхэн байна. Энд байгаа ер нь бол одоо энд байгаа ингээ залуучуудын одоо үлдсэн ерөн хэсгийн ихэнх нь залуучууд бэлтжтэй шүү дээ. Тэглээ. Эдрийг бол ямар нэгэн байдлаар одоо зуны дэлхийр цаг болж байгаа Монгол улсад энэ залуучуудыг аваад ямар нэгэн газараа сая 50 мянган төгрөгийг аваад авж байгаа юм чинь хөдөө одоо тэр 5-7% байж зэргийн тусгаарлалтын хамгийн багадаа 50000 хүн гарч карантинд гардаг газар байж байна. За тийм. Залуучууд бүгдийг нээжээ 21 оны хугацаатай тэр зэргийн ангиудаас бүгдээрээ майхны аваач барьж болно шүү дээ бас. За тийм. Манай улс төрөс сэтгэл байхгүй байгаа байхгүй юу? Энэ бүгдийг аваад хэрэгжүүлчих гэсэн. Хүн байхгүй, юм байхгүй л гэдэг байгаа. А дээрэс нь бидрээс одоо энэ Мят гэдэг компани бол бидний нэгдэлтаа нисдэг мөнгөн дээр дахиад нэгдлэгийн мөнгөний хэмж авч байгаа. Хоос нислэг үлдэж байгаа гэдэг. Хоос нисэг үлдэж байгаа гэсэн тийм шалтгаанаар. За. Тэр мөнгөн дээр тэнгүүд одоо энэ гаднаас ч юм уу эсвэл дотоодоос ч гэсэн манайхан чинь аль чадлагын чинээгээр хөрөнгө мөнгө өгөөд дээ шүү дээ. Улсын онцгой комиссээр. Энэгээр одоо энэ юу яа? Энэ хүмүүстээ бүгдэнд нь зориулаа гэдэг. Тэгэд энэ мөнгө яг хаашаа ороод байгаа. Яг юун зарцуулагдаад байгаа юм. Тэ Монгол улсын иргэн чинь угаасаа их орондоо очих хэрэгтэй шүү дээ угаасаа. Тэгээ хөрс их сайдын нэг хэлж байгаа юм нь болохоор энэ вирус хязгаар юу вакцины хязгаар гарна тэр үед хэлээ нэ гэсэн. Тий. Тэгээ солонгос хүмүүс бас яваад байгаа. Тэгвэл манай вакцины гаргах гэж манай улс яг юу хийж явж байгаа юм. За. Тийм үстэй. Би нэг юм хэлж байгаа. За. Одоо би 17 оны 4 сард одоо ингээд гэрээгээр ирээд 3 жил ажиллаад одоо энэ 7 сард сая 4 сард дуусч байгаа. Гэрийн хугацаанд дуусчихсан. За. Манай яагаад дууссан гэхээр манай дахиад сонгох боломж байсан л да. Гэхдээ манай эхнэр юу 4 сарын 2-наас удаад 21 оны тусгаарлалтанд орж ажилласан. Цэргийн төвөмөлөг. Тэгээд одоо манай эхнэр сая 7 сарын 2-нд очсон сөөдөөс очсон хүмүүстэй тусгаарлалтанд ороод ажиллаж байгаа. Эмнэлгийн ажилтг хүн юм биш үү? Тий, хоёрдугаар. За. Тийм болохоор манай хоёр хувьд одоо баган биеийн байдал жоохон муу байгаа. Би хаавчтай.
Хүүхд асар харах хүн байхгүй. Асар харах хүн байхгүй. Аа. Тэгээ яаралтай явуулаад нөгөөчгээд удаа дараа шаардлагууд зөндөө тавьсан. Тэгэл дандаа ерөнхийдөө одоо өртөө хичээдэг байхгүй. Тэгээ яагаад гэвэл ямар хүмүүс нь явдгийг тэр шаардлага байхгүй. Та бол шаардлагад нийцэхгүй байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Багасны хүүхд байхгүй, өвдөж хавтаагүй, өндөр настан биш. А тэгтээ бол Монголд бол одоо 2 хүүхэд байж байдаг, нэг нь биеийн муу байж байдаг. Асар харах хүн байдаг. Эхнэр тусгаарлалтанд ор ажил хийж байдаг, эрүүл мэндийн ажилтдаг хүн тийм ээ. Эмнэлгийн ажилтдаг хүн. Тийм учраас одоо зүгээр тэр шаардлага нь одоо болоо. Одоо энэ хүмүүсээ ингэж агсч урж байгаа хүмүүс одоо бүгдээрээ л одоо хилээ нийхийг шаардж байгаа. Бүгд гэртээ очихыг хүсэж байгаа хүмүүс байгаа болохоор одоо шаардлага гэхгүйгээр зөв хүмүүсээ аммаар байна. Тэгэл хэлж байна. Тэгээ солонгосын эдний зүгээс одоо тэгж байгаа. Манайх ч болохоор одоо мөнгө онгоц байхгүй гэсэн шалтгаан тавьсан мөртлөө мөнгө нэмээд байгаа шүү дээ. Эднийх бол баг үнэгүй ч гэсэн хамаагүй хүргээд үгүй танах хөлбөр бид нар хүргээд өгч болно. Аавнаа л гэх юм болоо. Тий. Аавнаа л гэх юм бол бид нар хүргээд өгч болно гэдэг. Зөвхөн буух зөвшөөрөл байхгүй. Буух зөвшөөрөл байхгүй. Тэгээ яг юун дээр ингээ манайх яг ингээ гацаад байгаа мэдэхгүй байгаа. Эсвэл мятынхаа энэ юугаараа бид нар дээр орлогоо нөхөд байгаа юм уу? Яг юу нь ерөөсөө мэдэхгүй байна. Тий, адаглаа нөхөд. Бид нар ч гэсэн эсвэл эдний ч одоо 100-ын 50% баг нисгүй ингээд онгоцон хоосон зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд нэг хүн онгоцны хүмүүсэнд онгоцны уулдаар яваад очоод танаа хүрээ дээр наад газрын онгоцыг аваа хүрээ дээр гэхэд эдний очоод бол нэг онгоц бэлэн зогсож байгаа нэрээ. Шууд цуугаас 7 сарын 1-нд өргөдөл өгөөд маргааш нь явж байгаа хүн байгаа байхгүй юу? За. Тэгэхээр одоо ингээд бид 4 сараас одоо энэ хүмүүс ч 3 сараас хойш ингээд бүгд өргөдөл өгөөд явъя гэхээр таны хизээ өргөдлөө гэсэн ингээл нэг өргөдөл авсан өөдөөс. Тэгэл за тэгвэл энэ хүмүүсийн одоо явж байгаа хүмүүсийн одоо нэрсийг хил тод байлаа. Тэгээд хил тод байлгах боломж авах усын нууц гэж байгаа байхгүй юу? Харин тийм. Хувийн нууц мэдээлэл. Тэгээ хувийн нууц мэдээлэл өгөхгүй. За боллоо. За тэгэхээр та бүгдээс гаргаж байгаа шаардлагыг бол ингээд газар дээрээс нь шууд амжуулж хүргэлээ. За одоо өнөөдрийн байдлаар одоо ингээд консулын газрынхаа гадаа бол коридорт нь ингээд нэг 30-аас 50 хүн цугласан байдалтай ингээд байж байна. За уул нь мэдээллийг тэнцвэртэй өгөхүүднээс манай энэ консулын газрын одоо холбогдох хариуцж байгаа хүмүүсээс нь тодруулга аваад нөгөө талын бас байр суурийг хүргье гэж бодсон боловч за манай консулын газрынхан бол яриа өгөх боломж байхгүй гэж байна. За ойлголоо. Ийм хүмүүс одоо ингээд баг нь 3 хоног, за урт хонос нь бол 4-5 хоног ингээд энд хончихсон байдалтай байгаа юм байна. Солонгос улсад одоо бол бөхчим халууны өдрөл эхэлсэн байгаа. Гадаа 33 градус орчим зааж байна. За ийм халуунд ингээд ийм хүмүүс их орондоо буцах хүсэл тавиад ингээд сууж байна. Та бүхэн шеэрлээд за төр засгийн удирдлага болон одоо олон хүнд хүргэж өгөөч гэж хүсье. За мэдээллийн газар дээрээс нь Солонгос улс дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сая шууд амжуулан хүргэлээ. Баярлалаа.